англиар хэлсэн шүү дээ. За. Ингээд notation гэдэг нь заяа. Юу хахаар нэг U prime гэж юм. D prime. Чангээ. За. За. Тэгээд хамгийн их зүгээр эвлүүл яаж хийх нь заан заяа зүгээр энгийн харахаа. Эхлээд яг энэ шиг энэ програм дээр гарч байгаа шиг юм хийн заяа. Шараа тавилаад. Тэгээд энэ хүү шон 12 мөхтэй 8 болонтой энийг шиг юм төв цүм хэсэгтэй. Тэгээд яг энэ цүмийн гол хэсэг нь хөдөлдөг. Тэгэхээр эхлээд яг юм цэцэг шиг иймэрхүү юм хийх хэрэгтэй. Дараа нь нөгөө эрэнгүүдээ цүмтэйгээ бийж шоон дээр тайлбарлах. Эхлээд шүү дээ. Тэгээд ингэ хийчих заяа. Одоо нэг юм дэлбээ сонгоод байна шүү дээ. Энэ цүмтэйгээ тааруулаад нүрээ 2 удаа эргүүлнэ. Тэгээд дахиад нэгийг болоод ингээд 4 удаа татсан заяа. Тэнгүүт л ингээд нэмэгч үүсэж чинь заяа. Тэнгүүт л одоо дээдлийнхаа үеэс ийм цагаан орсон болоо олох хэрэгтэй. Одоо энэ дээр бол зүгээр жишээгээр бол ийм ногоо улаантай цагаантай юм болоо олсон. Тэгээд ногоо улаан цагааны ийм голтой газар энэ ч орох болохоор харалдаа авчирж агаар тэгээд гарын цэцэл буюу энэ ч R prime U prime. Тэгэхээр энэ уртлынхаа notation-ыг харахаар ингээд ийм хүн болно. Тэгээд ингээ хийтлэн хийн заяа. Тэгээд энийга 4 удаа татах хэрэгтэй. Одоо энэ чи ийм болон байна. Тэгэхээр 4 удаа татаад. Одоо энэ 4 удаа татаад гэсэн чи шууд орчлоо. Тэгээд 4 удаа татсан заяа. Тэгээд ингээ нэгдүгээр нь болно шүү дээ. Тэнгуудлаа дээдлийнхаа үеэс ийм зүг гинэ ийм ирмэг болсон заяа. Цагаан шар ороогүй. Тэнгуут л энэ шүү дээ. Өөдөөс чи харж байгаа ногоон болохоор ногоон цүм дээрээ авчираад энд нь ойр байх заяа. Тэгээд дээдлийн өнгө нь ийм баруун талдаа энэ зүүн талдаа энэ үүдийн дараа нь улбар шар би баруун талдаа болохоор энэ чинь U prime U prime R prime U prime R prime гэдэг юм хийснээр энэ хоёр нийлнэ. Тэнгуүтлийн энийгээ оруулна зүүн талдаа байж байгаа. Тэгвэл энэ дээр бас адилхан. Ингээд оруулчихна. Тэгээд дараа нь шүү дээ. Энэ бүр fade нэттэй. Ийм тохиолдлуудын заасан байгаа. Ийм эд үсэг байвал нүрээ эргүүлээд 2 удаа хатамцах гэсэн үг. Тэгээд энэ дээр тэгээд одоо энэ дээр яаж ирэмсэлэх яасан байгаа. Энд чинь ирэмсэлтэй алгоритм байна. Тэнгуүлэнд асуулчин. Тэгээ ингээ ирэмгүү зүг болсны дараа тэгээд дахиад юм зүг болоо олоод энэ чинь бичсэн байгаа юм гэлээ. Тэгээд энэ хин. Тэгээ болоо гэвэл дахиад энэ. Тэгээ болцсны дараа доош нь оруулж ирж байгаа. Тэгээ гарын цоглоо ортлын дараах руугаа D prime хийж дараагийн боломж руу явна заацсан байна. Тэгээд ингээд шом бэлэн болно. Тэгээд ингээд энэ бүхнийг заасан байгаа юм YouTube-ийн заасан бичлэгийн линк тавьсан байгаа. Тэгээд Шон болохоор Erno Rubik гэдэг хүн 1975 онд Erno Rubik гэдэг хүн зохиож ирсэн. Erno Rubik өөрөө тийм коллежийн дизайны багш байсан болохоор сурагчдаа нэг яаж дизайн яаж ажилтгийг яах гэж байгаа заах гэж байгаа тийм choice гэсэн чинь дараа нь өөрөө эвлүүлж буцаагаад эвлүүлж чадахгүй болохоор нь саргаараа оролцож эвлүүлээд тэгсэн чинь зөвхөн Rubik's Cube гэдэг брендийн шон 500 сая удаа зарагдсан дэлхийд даяар. Тэгээд бусад нөгөө нэг хурдны Moyo Eater шиг юм хурдны шонуудыг оруулаад 1 тэрбум гаруй шоо зарагдсан 50 жилийн хугацаанд. Тэгээд энэ чинь хурдны аргуудыг юу асан бэ? Одоо CFOF гэдэг миний ашигладаг хурдны арга нь секундэд 8-аас 14 удаа эргүүлдэг заяа. Тэгээд нийт эргүүлдэг тоо 55-аас 60 байдаг. Тэгснээ ингээд юм бүтэн шоогоо эргүүлдэг юмнууд нь цөөхөн байдаг. Тэгээд Luca буюу нэг юм хийж байхдаа дараагийн юм харах ийм энэ аргын чадвар нь сайн байдаг. Тэгээд алгоритмын дугаар нь 72 заяа. Алгоритмын тоон 72. Нөгөө нэг F2-л оруулаагүй шүү. Тэгээд ZZ гэдэг арга нь болохоор 4-өөс 12 удаа секундэд эргүүлдэг. Яг 12-оос дээш болох байх. Гэтэ нийт эргүүлэлт нь тэгээд 45-аас 55 тэнгуут л ийм эргүүлэлт ямар ч хийдэг юм ZZ. Тэнгуутлаа нөгөө нэг Luca буюу нэг юм хийж байхдаа дараагийн юм яадаг юм дундаж модерейт дэж үг гэсэн үг заяа.
Алгоритмын тоон 72-оос 493. 493 гэдэг нь ZBL-ийн нийт ZBL буюу Zborowski-Bruchman last layer гэдэг тийм аргын нийт алгоритм тийм мүүлтэй тоон заяа. Харин рүү буюу нэг тийм арга нь шүү дээ. Рүүгээ хурдны арга секундэд 6-аас 10 удаа илрүүлдэг. Тэгээд нийт хөдөлгөөн 45-аас 50 буюу хамгийн бага удаа эргүүлдэг. Хамгийн бага хөдөлгөөнөөр эвлүүлж болдог арга заяа. Тэр бас ямар ч rotation буюу бүтэн эргүүлэлт хийдэггүй. Тэгээд нэг Luca буюу нэг юм жагтаа дараагийн юм хийх чадвар нь бүр нэлээд амар сайн шилдэг заяа. Тэгснэ алгоритмын тоон 41 их биш. Тэгэхээр сурахад амархан мөртлөө дэжгүй. Гэхдээ яг хийгээд үзэхээр нэг сайн биш. APB буюу хамгийн сүүлд гарсан бүр хамгийн шилдэг гэж батлагдж байгаа арга заяа. Бүр сүүлийн үед технологиор хийсэн байлээ нөө нэг хиймлээ юм ашиглаад. Тэгээд секундэд 8-аас 12 бүр үнэхээр сайн яадаг бол 14 мөрөв ордын байлээ. Тэгээд нийт эргүүлэлт нь 45-аас 50 буюу энэ хамгийн шилдэг бага эргүүлээд идэгтэй адилхан эргүүлдэг заяа. Тэгснээ бас ямар ч rotation буюу бүтэн эргүүлэлт идэггүй. Тэгснээ Luca нь бүр амар заяа. Тэнгүүтлийн APB-гийн секундэд эргүүлэх юм энэ руугаас арай их байдаг. Тэгэхээр ер нь бол нэлээд сайн гэсэн. Гэхдээ нийт алгоритмын тоон 59-оос 737 буюу Lexus ZBL тэгснээ өөр Edge Orientation Neutral гэдэг нэг тийм алгоритмуудыг оруулаад 737 буюу бүтэн хэлбэрт нь 737-тэй заяа. Гэхдээ зүгээр энгийнийг оруулах юм бол PLL, OLL-ийн зөвхөн булангийн эргүүлдэг юу? OLL буюу Orientation of Last Layer, Permutation of Last Layer гэдэг энэ CFOF-тээр ашигладаг энэ юуны ингээ энгийн хэлбэрийг авангууд 40 болдог заяа. Тэгснээ араас нь Lexus-ийн жижиг хэлбэр нь 11 заяа. Тэгснээ бусд нь зүгээр ямар ч алгоритмгүй зүгээр өөрөө хар ухаанаар ээж болдог тийм үү заяа. Тэгээ ингээд дөрөв хурдны аргыг яасан байна. Тэгээ энэ чи миний зохиосон арга. Энэ болохоор Erno Rubik-ийн энэ хүний нөгөө хамгийн анх шоу хийхэд ашиглаж ирсэн аргыг арай нөгөө орчин үеийн аргуудтай холсон тийм хэлбэр заяа. Эхлээд булангаа эвлүүлэн заяа. Ортегагийн 2 дэх шооны хурдны аргаар эвлүүлэн заяа. Тэгээд дараа энэ голоо ингэж эргүүлэх юмнуудыг ашиглаад энэ голын энэ юу ашиглана. Нэг юм бүс гээд нэг юм хурдны зүгээр энгийн арга байдий. Тэрнтэй адилхан заяа. Тэгснээ дараа нь доотлыг 3 ирмэг эвлүүлэн заяа. Тэгээд нэг ирмэг үлдээд дээдлэлтэй ингээд бүх ирмүүд нь үлдэнгүүт нөгөө нэг энэ дээр гардаг рүү шиг нөгөө нэг ингээд нөгөө нэг рүү шиг ирмгүүдэд зүг болгоё. Тэгээд тэнгуүтлаа дараа нөгөө нэг бүх нөгөө нэг 2 дахь шаны бүх болонгуудаа эвлүүлсэн энэ бүгдээрээ эвлэрсэн болохоор CFOF гэдэг нөгөө хамгийн алдартай хурдны арга шиг нэг тийм зөвхөн ирэнгүүдээс солидог CFOF-ийн тийм аргаар юу аваад тэнгуүл энэ чи юу секундэд 4-өөс 10 удаа эргүүлэн заяа 10-аас дээш орох баг. Гэхдээ зүгээр үзүүл. Тэгээд нийт 6-аас 80 удаа эргүүлдэг нэлээ их заяа. Тэгснээ ийм бүтэн эргүүлэлт moderate нэг их байдгүй. Тэгээд Luca-г буюу дараагийн юм аюу ах нь нэг бас сайн биш зүгээр дайчгүй заяа. Тэгээд алгоритмын юу нь 21. Тийм болохоор их ихтэй зүгээр энгийн хаглан сурагчдад зориулж хийсэн арга байгаамаа. Дараа нь зүгээр хооц их гээд идээд унтаад шоогоо хэлээл бийж энэ да. Тэгээд тэгсэн.